Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн тухай хуулийн ерөнхийлөгчийн бүр эрхийн хугацаа 4 жил байна гэсэн заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзэж тухайн хэсгийг төтгөлзүүллээ. За ингэснээр 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш 6 жилийн турш засагдаагүй дарагдж явсан хууль хоорондын зөрчил инхүү үндсэн хуулийн цэцийн дунд судлалын хуралдааны шийдвэрээр ил боллоо. Үндсэн хуулийн цэцийн дунд судал өнөөдөр хуралдаж, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэлэлцэж, ерөнхийлөгчийн бүрийн эрхийн хугацаа 4 жил гэсэн заалт үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэлээ. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилсөн ч ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жил гэсэн өмнөх зохицуулалт хэвээр үлдсэн байжээ. 2028 оныг хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болох үндсэн чиглэлд энэ ерөнхийлөгчийн тухай болон бусад хуулийг 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх талаар тусаагүй байна. Хэрвээ улсын хурал үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль дах 4 жил гэсэн заалтыг үндсэн хуультай нийцүүлэн өөрчлөх үүрэгтэй болох юм а. Энэ асуудал нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай биш, харин үндсэн хууль болон дагалдах хуулийн зөрчлийг арилгах асуудал. Гэхдээ улс төр өрөөнд энэ шийдвэрийг зөвхөн хууль зүйн засав руу эсвэл дараагийн улс төрийн зураглалын эхлэл рүү ямар тааж ерөнхийлөгч хүрэлцэхгүй хувьд энэ бол чухал цэг. Учир нь үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш 6 жил хөдөлгөөнгүй байсан энэ асуудал яг одоо үндсэн хуулийн зэцдээр орж ирсэн нь анхаарал татна. Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл лээ. За энэ хурлын тэмдэглэлээр бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийг шинжилэн найруулад улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтоо өгөөд хуралдааны тэмдэглэл байгаа. Засгийн газраас бол их хурлд бол энэ хуулийн холбогдох шинжилсэн найруулгыг өргөн мэдүүлсэн юм уу? Ерөнхийлөгчийн хуулийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч гэсэн ийм албан тоотуудыг 5 удаа хөргүүлж байсан байна. Харамсалтай энэ өнгөрсөн хугацаанд бас энэ тал дээр хуулийг үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр бас тодорхой арга хэмжээ авдаггүй байна гэдгийг бас би хэлье. За тэгээд өнөөдөр хүртэл 6 жилийн хугацаанд ер нь бол нэг л юм хэлэхэд их хурлч дээр, засгийн газар дээр бас үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг оруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ аваагүй. Үндсэндээ бол 20 онд дуталсан улсын хурлын тогтоолын 20 дугаар тогтоолд өнөөдөр хүртэл хэрэгжээгүй явж байна л гэж хэлээр. Үндсэн хуульд заарснаар Монгол Улсын ерөнхийлөгч нэг удаа 6 жилээр сонгогдох загвар тогтсон. Гэхдээ улс төрд хууль тайлбарлах, хууль хэрэгжүүлэх хоёрын дунд үргэлж зай бий. Тэр зайн дээр дараагийн нүүдлүүд өрнөнө. Хэрвээ эрх баригчид энэ асуудлыг зөвхөн техникийн засвар дээр тогтоож чадвал маргаан ингээд дуусна. Харин хэрвээ энэ процесс цааш өргөжөж хүнд үйлчлэх вэ? Өмнөх ба дараагийн бүрэн эрхийн ялгаа юу вэ гэсэн тайлбарууд гарч ирвэл 2027 цаашлаад 2029 оны улс төрийн зураглалт хүчтэй нөлөөлөх юм а. Улсын хурлын гишүүн Амраа Исхлангийн зүгээс цаг үеийн зарим асуудлаар байр суурь илэрхийллээ. За тэрээр улсын хурлын гишүүн Болгон Туяагийн үндсэн хууль зөрчсөн асуудал дээр эрүүгийн эрг үүсгэх ёсгүй гэж тайлбарллаа. Түүнчлэн өөрийн Монгол Ардын намын хяналтын ерөнхий орооноос өөрийн өсөлтөөр намаасаа түтгэлзэх шаардлага хүргүүлсэн байна. За тэрээр шүүхээс гин буруутай гэж үзээгүй учраас намаасаа татгалзах шалтгаангүй гэж тайлбарллаа. За одоо дэлхийд улсын хурлын чуулганы хуралдааныг даргалсныхаа төлөө төрийн эрхийг хууль бусаар авсан гэж одоо эрүүгийн ял сонсон тохиолдол ерөөсөй байхгүй. Манай Монгол улсад ийм зүйл бий болох гээд явж байгаа. Гэхдээ мэдээж одоо мэргэжлийн хуулийн байгууллагууд энэ дээр олон талаас нь харж одоо хуульчдын олон тайлбарыг сонсож одоо эцсийн шийдвэр гаргах болов гэсэн ийм хүлээлттэй бол байгаа. Ер нь улсын их хурлын шийдвэр гэдэг бол хэн нэг хүний шийдвэр биш шүү дээ. Өнөөдөр Болгон Туяа төрийн эрхийг хууль бусаар авсан гэвэл өнөөдөр энэ хүн ажиллаа хийж гэнэ үү? Энэ хүнд ямар тамга тэмдэг вэ? Төрийн эрхийн ямар мэдэл байна уу, эрх мэдэл байна уу гэдэг асуултыг та бүхэн өөрсдөөс асуух хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бол үгүй тэр чинь хурлыг удирдаад хинч дэд даргуулсан тэр хурлыг удирдах хурлынхаа процессын дагуу, дэгийн дагуу үйл ажиллагаа л болсон шүү дээ. Тэгэхээр энийг та бүхэн тийм эрүүл талаас нь бас харах хэрэгтэй. Энэ улсын их хурлын дэг гэдэг чинь өөрөө улсын их хурлыг хэн даргалж байгаагаас үл хамааран явах процессыг нэг нэгэнгүү заасан байдаг зүйл.
тэрийг хэрэгжүүлсэн л зүйл байж байгаа байхгүй юу?